За, улсын хурлын эрхэм гишүүдээ та бүхэнд орой мэндийг хүргье. За, өнөөдөр бид баруун аймагуудаа хил залгаа боомтуудаар импортоор орж ирдэг Улаанбаатар гурил мал амьтны тэжээлийг гайлын татвараас чөлөөлөх талаар хэлэлцэж, иргэдэд бодит дэмжлэг үзүүлэх гарцыг ярилцж байна. Саяхан миний бие Монгол Улсын засгийн газрын гишүүн Шадар сайдтай хамт баруун аймагуудад ажиллах томилтод хамтран оролцож Баян-Улгийн аймагт 5 хоног ажиллан тойргийн ард иргэдтэй уулзалт хийсэн. За, байдал үнэхээр ноцтой байна. Баруун бүсийн ихэнх нутгаар өнгөрсөн 100 гандуу байсны улмаас гамшигын өндөр эрсдэл бий болсон. 2025-аас 2026 оны зуудын эрсдлийн үнэлгээгээр Баян-Улгийн аймагт зуд болох маш их эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байна. За, дээрээс нь гурил будаа, малын тэжээл, бензин шатхуун, хөргөр хэрэглээний барааны үн богино хугацаанд асар их үн өсөж, иргэд малчдын амжиргаанд шууд дарамт үзүүлж байна. Тэгэхээр надад хэд хэдэн асуулт байна. Хүнс хөдөлгөөний хөнгөн үйлдвэрийн сайдд. За, нэгдүгээрт яг энэ асуудлаар 2025 оны 9 сарын 30-ны өдөр миний бие болон 65 гишүүн гарын үсэг зурсан албан бичгийг танай яамд хөргүүлж баруун аймагтаа хил залгаа боомтуудаар импортоор орох Улаанбаатар гурил малын тэжээлийг гайлын татвар болон нэмэгдсэн өрөөний албан татвараас чөлөөлөх санал тавьсан. Гэтэл өнөөдөр хүртэл 2 сарын хугацаа өнгөрсөн ч бодит шийдвэр гараагүй байна. Сая бүрүүд дорж гишүүн бас ярьж байна. Яагаад энэ асуудал инхүү удаашрсан бэ? За, нэг дэх асуулт. За, хоёр дахь нь. За, энэ хилцэж буй улсын хурлын тогтоол гайлын татварын хувь хэмжээг бүсийн онцлогоор ялгууртаа тогтоох эрхийг засгийн газарт олгоноо. Энэ их сайшаалдаг хэрэг. Татвар буусан ч гэсэн Улаанбаатар гурилын импортын мэдэгдэл болон 25,000 тонн Улаанбаатар гурил импортлох квотыг олохгүй байгаа нь баруун бүсийн аймагуудад тодорхой хүндрэл үүсгэж байна. Тэгэхээр Бадамсүрэн сайдаа баруун аймагуудаа хил залгаа боомтуудаар Улаанбаатар гурилын импортын мэдэгдэл болон 25,000 тонн гурил импортлох квот олох уу? Бид татвараа буулгасан ч гэсэн импортлох квота олохгүй бол татвар буулгах ямар ч хэрэг гарахгүй маа. За, 3 дугаарт. За, жил бүр бид малчдын үйлчлэлтийн асуудалд гал унтраах байдлаар хандаж төр зүрийн арга хэмжээ яг өнөөдрийнх шиг авч байна. Харин асуудлыг үндсээр нь шийдэх шаардлага байна. Тухайлбал Баян-Улгийн аймгийн хувьд авч үзвэл бэлчээрийн даацын үнэлгээгээр 68% нь бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн дүнтэй гарсан байна. Олон дахин шүү. За, энэ бэлчээрийн даац ийм өндөр хэтэрсэн нөхцөлд нэгдүгürt малын тоог бууруулах хэрэгтэй. Хоёрдугаарт тэжээл тариалах аж ахуйг эрхлэх аж ахуйн нэгжүүд болон иргэдийг дэмжих ёстой. Гэвч иргэд аж ахуйн нэгжүүд тэжээл тариалах хүсэлт гаргахад тарих газар олдохгүй. Тариа тарих. Газар олголт олон. Бадамсүрэн гишүүн асуултанд хариулъя. Дахиад 1 минут авах уу? За, Жангабел гишүүн нэмэлт 1 минут. Газар олголт олон шат дамжлагтай асрыг хүндрэлтэй. Засгийн газар олгон гэсэн боловч бодит байдал дээр шийдэл гарахгүй байна. Тэгэхээр 3 дахь асуулт. Ийм нөхцөлд танаа яам, бэлчээрийн даац, тэжээлийн үйлдвэрлэл, газар олголтын асуудлыг цогцоор нь шийдэх ямар бодлого барьж байгаа юм бэ? Энэ асуудлыг шийдвэл жил болгон бид ингээд гал унтраах асуудлыг бол авч хэлцэхгүй маа. За, тэгээд шинээр сонгогдсон Бадамсүрэн сайдаа бас ажлын амжилт хүсье. За, Бадамсүрэн гишүүн хариулъя.
За Жангабил гишүүн энэ баруун бүсийн хүн амын гурил гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, үйлчлэлийн нөхцөл байдал, малчтад тулгамж асуудлын талаар зөвхөн өнөөдөр үг хэлхээс гадна санаачлаг гаргаж бас ажил хэрэгчээр хандаж 64 гишүүний хамт энэ тогтоолын төслийг боловсруулж улсын хурлаар шийдвэр гаргуулахаар хандсан нь бол өнөөдөр ингээд санал хураалтаар дэмжигдүүл ингээд бодит ажил хэрэг болох гэж байна. Тэгээд импортын мэдээллийн тухайд энэ тогтоолын төслийг өнөөдөр хилцэн батлвал цаашаа бол энэ маш хуурхай хурдтай ингээд явах боломжтой. Өөрөөр хэлбэл баруун бүсийн нэр заасан 5 боомтоор импортын татварыг тэглэх эрхийг засгийн газарт олгож байгаа. За энэ утгаараа бол ингээд энэ шуурхай явах гол шийдвэр нь ингээд гарах юм аа. За үйлчлэлийн бэлтгэл ажлын хувьд бол зөвөө ер нь зуны бэлтгэл хангана гэж байхгүй, үйлчлэлийн бэлтгэл хангадаг. Тийм учраас энэ хүрээндээ нэгдүгээрт бол мал сүргийг эдийн засгийн эргэлтэнд оруулах энэ гол бодлого нь бол экспортыг дэмжих. За экспортод малын мах малын гаралтай бүтээгдэхүүн их л гарч байвал малчдын орлого нэмэгдэнэ. За малчд бол бидэнд хамгийн гол нь малын маань махыг үн цэнтэй болгож өгөөч гэдэг ийм саналыг тавьж байгаа. За сүүлийн 1-2 жилд бол махны экспорт бол бас эрс нэмэгдэж байгаа ийм эерэг үзүүлэлттэй байгаа. Цаашдаа ч гэсэн энэ бодлогыг бол үргэлжлүүлнэ. За дээр нь тэжээл тариалах асуудлууд тулгымцсан асуудал болж байгаа. Ер нь цаашдаа хадлагын бүс нутаг бол үндсэндээ ихээхэн хомсдож байгаа. Тийм учраас тэжээл тариалах асуудлыг бодлогоор дэмжиж за манай яамны зүгээс бол энэ тэжээлийн тариалахад зориулж иргэдэд хошоо нөхөрлөлд газрыг хамгийн боломжит нөхцлөөр тодорхой болцолтойгоор олох асуудлыг хууль тогтоомжид бол өөрчлөлт оруулах талаар бид нар боловсруулна гэж төлөвлөж байгаа гэдгийг бас танд хэлье. Баярлалаа. Жангабил гишүүн тодруулна. Саяны квот олголт 25 мянган тонн, дээрээс нь импортын мэдэгдэл олгох асуудлыг бид хичнээн галийн татварыг буулгасан ч гэсэн импортын мэдэгдэл өгөхгүйгээр, гурил орохгүйгээр энийг буулгаад ямар ч үр дүн байхгүй л. Тэгэхээр энэ асуудлыг шийдэж шийдэх үү гэсэн асуултанд хариулт авъя. Батун Сүрэн сайд. За энэ асуудлыг шуурхай шийдвэрлэнэ гэдгийг гишүүнд хариулъя. Анхаарал хандуулж баруун бүсийн аслагдмал бүсийн иргэдэд тулгамжийн асуудыг шийдвэрлэхэд бол хэдий зүүн бүсээ сонгоцсон ч гэсэн адилхан аслагдмал бүсээ сонгосны хувьд бол онцгой анхаарч ажиллана гэдгийг танд бас хэлье. Шуурхай ажилланаа. Баярлалаа. Бямцогт гишүүн.